Сайн бацхан хүүхдүүдээ. Сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Төгөлдөр хүүхэд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо манай сургалтын хүүхдүүд өөрсдөө танилцуулаарай. Сайн байцгаана уу, намайг Содом цэрэгийн хамгаалсан гэдэг бизнесийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 6 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Уугамаатар Охтэй Мужин гэдэг бизнесийн ерөнхий боловсролын 154 дугаар сургуулийн 81 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Цэцэн Бэлэг гэдэг би санц сургуулийн 6 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Нэмсрэн Орогтой Баццаг гэдэг би нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн 5 ангид суралцдаг. Сайн бацхан уу, намайг Наран Үлзий гэдэг би нийслэлийн ерөнхий боловсролын 51 дугаар сургуулийн 7 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Наранбаатарын Хулан гэдэг 14 дугаар сургуулийн 7 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Гантуягийн Эхлэн гэдэг 123 дугаар сургуулийн 6 ангид сурдаг. Одоо хүүхдүүдээ таныхаа булангаа сонсох хүүхдүүдээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн. Би бол энэ дэлхийн хамгийн ухаантай шавуу Таня. Та нар улаан ном гэж юу гэдгийг мэдэх үү хүүхдүүдээ? Мэдгүй. Тэгвэл улаан номонд бичигдсэн Монгол орны ямар амьтад байдаг талаарх мэдээллийг би одоо хүргье. Улаан номонд нэн ховор болон ховордож байгаа ургамал амьтдыг бүртгэж тэдгээрийг хамгаалахад гол анхаарлаа хандуулдаг. Дэлхийн улаан номд 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож байгаа амьтад олон тооны ургамал бүртгэгджээ. Харин Монгол орны улаан номонд 110 зүйлийн амьтан 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. 1987 онд Монгол орны улаан номонд зарим зүйлийн амьтан ургамлыг бүртгэж эхэлсэн байна. Одоо хүүхдүүдтэй улаан номонд орсон зарим амьтдыг танилцуулъя. Янгирыг 2006 онд Монгол орны амьтдын улаан данс номонд ховор болон ховордож болзошгүй гэсэн зэрэглэлээр оруулсан юм. Нас гүйцсэн эрийг нь тех, эмийг нь мэгж гэдэг байна. 1-5, заримдаа 10 хүртэл тоотоогоор сүрэглэх боловч хүйтний эрч чангарах хөхөө өвлийн хүйтнэр сүрэгдэх янгирийн тоо 20 хүрдэг гин шүү. Тэр жилийн тэрник өвлийн үнэтэйг яана. Тэхийн зогсоол гэдэг тэрник ориглын өндрийг яана гэж явуу хулангийн шүлэгт гардаг шүү дээ. Тех гэдэг амьтан өндөрт гарч холын бараа харж сэрэмжилж байгаа нь тэр юм а. 2009 онд хийсэн Монгол орны уулын туруутны нөөцийн үнэлгээгээр 13 аймгийн 86 сумын нутагт 30 мянга орчим янгиртай гэж үзсэн бол Дорногов аймаг 120 орчим л янгир ямаатай гэсэн тоо байжээ. Ямаан ус зэрэг газрын нэр нь Монгол орны өнцөг булан бүрт энд янгир ямаатай байсан гэсэн дурсамж түүхийн гэрч болон үлджээ. Ирвсийг биологчид экологийн индикатор гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн нутаг ирвстэй байна гэдэг нь байгалийн онгон төрхөө хадгалж байна гэсэн үг юм. Ирвсийн нутаг түүний гол идэж тижээл болох янгир аргалын амьдрах орчинтой давхцдаг байна. Нэг ирвс сардаа 2-оос доошгүй удаа амьтан агнана. Жилд дунджаар 16 янгир барих шаардлагатай байдгаа гэсэн судалгаа бий. Яагаад ирвсийн тухай яриа ил бишэдийн юм шиг хачин сонирн байдаг юм бол? Яагаад чухам цоохор ирвсийг хүн болгон гайхалтай амьтан гэж дуу алддаг юм бол? Ирвсийн тухай хэдхэн баримт сүхий. Ирвсийн биеийн дээрх тол бүхэн дахин давтагдахгүй. Өөрөөр хэлбэл хүний алганы хээ шиг ирвс бүрийн толб давтагддаггүй байна. Метр гаруй урт сайхан биетэйгээ бараг адилхан буюу бас метр орчим бахим сүүлтэй. Сүүл нь хадан дунд тэнцвэрээ олох, идэж болох амьтнаа шахуурдаж ороож унгах, хамгийн гол нь биеэ хамгаалж дулаан алдахгүй байх гэсэн үндсэн үүрэгтэй юм. Ийм сонин сайхан амьтан дэлхийд 3500 орчим. Манай оронд ердөө 1000 хүрэхтэй үгүйтэй үлдэж хоцорсон гэж таамагладаг. Энэ бол манай дэлхийн цоохор ирвэс бүгд нийлээд Монгол орны дундаж 10-аас 20 малчин айлын хонин сүргээс бага тоо толгойтой гэсэн үг юм. Ирвэс нь хойд 2 хөл дээрээ хүчээ цуглуулж 10 гаруй метрт өсөрч чаддаг гин шүү. Хавтгай.
Их говьд оршдог зэрлэг тэмээг хавтгай гэдэг бөгөөд 2012 оны байдлаар говийн их дархан цаазат газрын А хэсэгт 24 мянган дөрвөлжин км нутагт нааша цаашаа 300 бодгойлын хэлбэлцэлтэйгээр 815 хавтгай тэмээ байгаа гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл энэ нь ихтэй 1100, багадаа 500 байна гэсэн үг юм. Гэрийн 2 бүгд тижээвэр тэмээтэй маш төстэй боловч бие нь гоолиг, бүхэн жижиг, шовгор, үргэлж босоо, хөл хүзүү урт нарийнхан, тавхай нь ялимгүй баг, гонцгой дуу, магна ялимгүй өргөн хавтгай, хошуу нь шөмбгөр, уруул нь нэмгэн байдаг байна. Өрөвлөг, бүхний сагсаг, шил, өвдөгний зогдрын хялгас нь богино сэрэг, эм ноосны үс нь тачир шингэн байдаг байна. Зүс нь гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан өнгөтэй байдаг гинэ. Сүүл нь нарийнхан, цацаг үс нь улаавтар өнгөтэй. Өвдөг тойг, өвчүүний сайр, бараг нь мэдэгдэхгүй зэрэг олон ялгаатай байдаг байна. Бие нь 340 см, сүүл нь 55 см, хүзүү нь 74, сэрвээ нь 210, хондлоо нь 220, бүхний өндөр нь 35 см, жин нь бараг цагаар 550 кг байдаг гинэ. Цэн тогруу. Яагаад цэн тогрууг ховор гэж онцлоод байгаа хэрэг вэ? Энэ үзэсгэлэнтэй шувуу байгальд зэрлэгээрээ ердөө 5000 хүрэгтэй өгөөтэй үлдсэн гэсэн тоо байдаг байна. Харин Монгол оронд ойролцоогоор 400 хос бие гэсэн тооцоо байдаг. Дэлхий дээрх нийт цэн тогруу бүгдээрээ нийлээд бэндэр сумын хүү амаас арай жаахан илүү гарах хэмжээний тоо толгойтойгээ бодтоо. Харин манайд дундаж Монгол айлын малын тооноос ч цөөхөн цэн тогруу ирж цусдаг байна. Цэн тогруу ийм л ховор шувуугийн шүү. Тийм учраас цэн тогруу бол нэн ховор зүйл гэсэн статустайгаар Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар эмзэг зүйлд хамаардаг байна. Бидний харж байгаа цэн тогруунууд жил бүрийн хавар намрын нүүдлийн улиралд 2000-аас 2500 км замыг нисэж туулдаг байна. Тийм ас холын нутгаас нүүдлэн явах замдаа тодорхой цэгүүд дээр тогтмол үдэлж бууж хүч тамираа сэргээдэг байна. Энэ хөндийгөөс ниссэн цэн тогруунууд Хятадын зүүн хэсэг, Солонгосын хойг, Японы өмнөд хэсэгт очиж өвлждөг гинэ. Тахь гэдэг адуу ус дах аюулд орсон нэн ховор дэлхийн хэмжээнд ховорцсон зүйл юм. Зэрлэг адууны цорын ганц үйлдвэр. Биеийн урт нь 250 см, мундаагаараа 146 см өндөр, жин нь 300 кг хүрдэг гин. Бие нь лагс, толгой нь том, хүзүү нь бахим, цээж нь өргөн, сэрвээ хондлоо тэнцөвтөр, дэл богинохон босоо байдаг байна. Сүүлний хялгас нь гэрийн адуутай ижил гинэ. Хул хонгор, хэвэл, суг, цайвар хонгор зүстэй. Гүүн хээлээ 11 сар очим тэгээд 5-аас 6 дугаар сард унгалдаг байна. 1992 оноос Голланд, Герман, Оросын холбооны улс, Швейцар, Австрали зэрэг улсын амьтны хүрээлэнгээс тахийг уугуул нутагт нь сэргээ нутагшуулах ажлыг тус орнууд хувь хүн байгууллагатай хамтраад Төв аймгийн Хустай нуруу, Говьалтай аймгийн Бижийн гол, тахийн нуруунд 430 орчим тахийг суурьшуулснаар одоо байгальдаа хэвийн өсөж үржиж байна. Өмнө нь яагаад устсан бэ гэвэл унаг дааг нь чононд их идүүлнэ. Их цастай хүйтэн өвөл бөөнөрөө өлдөж турж өгдөг. Мөн ус бэлчээрээр хавчигдаж гүйж сарниж байгаад устсан байжээ. Хулан бол дэлхийн хэмжээнд ховорцсон амьтан. Монгол оронд өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнөөс бүр мөсөн устдаж дэлхийн амьтдын хүрээлэнгүүдээр тархсан байна. Биеийн урт нь 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл нь 49 см, жин нь 200 кг хүрдэг гин. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шинхэн богино хялгастай. Ерөнхийдөө зүс нь хул, зун, улаавтар хул, өвөл нь цайвар хул болдог байна. Байршил нутагт нь мал бэлчээрлэх, чон унаг даагыг барих, хууль бус агналт зэргээс шалтгаалаад тоо толгой нь маш их цөөрсөн гин.
гүүн хээлээ 11 сар орчим тээж 5-7 дугаар сард унгалдаг гинэ. Монгол орны улаан номонд орсон амьтдын танилцуулгад Мазаалаг зүй ёсоор нэрлэнэ. Гэхдээ хүүхдүүдээ дараагийн дугаараар илүү дэлгэрэнгүй танилцуулъя. Миний мэдээлэл таалагдсан уу хүүхдүүдээ? Таалагдсан. Баярлалаа. Сонирхолтой мэдээлэл хүргэсэн танята баярлалаа. Одоо хүүхдүүдээ үлгэрийн цагаа эхлүүлэх үү? Тэгээ. Одоо манай сургалтын их амгалан үлгэрээ ярих болно. Эмх амгалан чи ямар үлгэр уншиж байгаа юм бэ? Би одоо та нартай 3 ундаг гэх үлгэрээ ярьж өгье. Эртээ урдын цагт нэгэн гүрний хаан хөрш улсын хаанда юуны ундаг болохыг айлдан сойрох нь хэмээн 3 ундаг илгээжээ. Тэрхүү 3 ундгийг авсан голын цаадах хаан миний болоод сайд түшмэдийн маань ухааныг сойрох гэж байгаа юм байна гэж мэдээд сайд түшмэдийгаа хуралдууллаа. Заас эрхэм хүндэт ноёдууд минь сайн сонсоцгоо. Зүүн гарын хаантан бидэнд юуны ундаг болохыг айлтгах нь хэмээн 3 ундгийг илгээсэн байна. Тэр үнийг мэдэхгүй дээ биш ээ. Харин манай улсын ухаан мэдлэгийг сойрох гэж байгаа юм. Тэгэхээр энэ юуны ундаг болохыг мэдэх хүн байна уу гэж хаан тэднийг шавдуулахад тэрхүү 3 ундгийг мэдэх хүн эс гарч гин. Яг энэ үеэр хааны хурагчин хүү ордон доторх явдлыг сонсоод тэрхүү 3 ундгийг таачих санаатай хаандаа бараалхаж гин. Хаан та харин хааны илгээсэн 3 ундгийг харуулна уу? Би таахыг бодъё. Тэгтээ бараг л таачих байлгүй дээ гэжээ. Тэгэхэд хаант түүнийг шоолж сайд түшмэдийн чодоогүй зүйлийг чи яаж мэдэх юм? Тэгээд хурдхан шиг үзүүл үз гэжээ. Тэгэхэд хүү тэрхүү 3 ундгийг сайтар ажиглаад энэ богшоргоны ундаг харин энэ гөрүүлийнх харин энэ могоон ундаг байна хэмээн тус тусад нь ангилан тавилаа. Тэгтэл хаан чи яаж үүнийг мэдэв гэхэд хаант минь би харцаг шиг тагшив. Тэгэхэд харцаг богшоргыг барьдаг. Би зараа шиг шарж гинөө. Зараа могоог барьдаг. Би үнэг шиг хуцв. Үнэгний дуу сонсон зүгтах гэж оролцсон нь гөрүүл билээ гэжээ. Ингээд хурагчин хүү хааныг ухаан мэдлэгээрээ дийлж хаан ширээндэн сууж эрдэм мэдлэг нь улас даяараа дурсагдан амар сайхандаа жаргаж гинэ. Хүүхдүүдээ энэ үлгэрийг хэлэх гэсэн санааг танд юу гэж бодож байна? За хулан. Хитрхи басаж болохгүй гэж бодож байна. Миний бодлоор энэ үлгэр нь эрдэм мэдлэг юугаарч дутахгүй шүү. Чанд илүү их эрдэм мэдлэг байвал чи хамгийн сайн гэж бодож байна. Сургамжтай үлгэр ярьж өгсөн их амгаландаа баярлалаа. Одоо манай сургалтын эхлэн үлгэрээ ярина. Эхлүнэ чи ямар үлгэр ярьж өгөх вэ? 3 тоорой гэдэг үлгэр ярьж өгнө. Эртээ урдын цагт 3 бяцхан тоорой ээж хаан хамт амьдран суудаг байжээ. Тэд нас бий гүцэхэд ээж нь та 3 ганцаараа амьдрах цагч нь болсон гэж 5 зоос өгөв. Тэд аян зандаа явж байтал сүрэл алдсан тэрэмчин явж байв. 1-р тоорой тэрэмчнээс бүх сүрлийг худалдан авч сүрлэн байшин барив. Харин 2-р тоорой худалдаачин дээр очиж мод аван модон байшин барив. 3-р тоорой худалдаачин дээр очиж тоосго авав. Тоосгон байшин барьж харин энэ 3-ыг байшин барьж байхад чон тэднийг отож байсныг тэд мэдсэнгүй. Харин яг тухалж байтал чон 1-р тоорой дээр ирж "Ча хаалгаа онгойлохгүй бол би чиний байшинг чинь ураандаа" гэж хэлэхэд 1-р тоорой "Миний байшин бол Батбөх" гэж бардамнан хэлэхэд чон "Уурчиг минь дүүрч салхи хүлээ" гэж хэлээд байшинг нь хуу татав. Харин 1-р тоорой 2-р тооройроо гүйж очиж "Чон ирж байна. Чиний байшинг нураандаа" гэж хэлэхэд 2-р тоорой бардамнан "Миний байшин бол Батбөх" гэж хэлэхэд чон аль хэдийн ирсэн байлаа. Чон ирээд "Чи гарч ирэхгүй бол би чиний байшинг чинь нураандаа" гэж хэлэхэд 2-р тоорой бардамнан "Миний байшин Батбөх чи хизээч нураж чадахгүй" гэж хэлэхэд
Чон уушигмэн дүүрч салхи хүлээ гэж хэлээд байшинг нь хууддаг. Харин 3 дугаар тоороо дээр 2 дугаар тоороо ирж чон ирж байна. Бит хоёрын байшинг нураачихсан. Одоо чиний байшинг ч бас нураандаа гэж хэлэхэд 1-р 2 3 дугаар тоороо ухаанд тоороо учраас миний байшинч тоосох учраас бат бүхэлтөө гэж хэлээд цогоо харахад л чон ирсэн байлаа. Чон ирээд хаалган онгоол тэхгүй бол чиний байшинг чинь нураандаа гэж хэлэхэд 3 дугаар тоороо чадахгүй чи чадахгүй гэж хэлээд ерөөсөө хаалган онгоолсонгүй. Харин 3 дугаар тоороо уушигмэн дүүрч салхи хүлээ гэж хэлсэн боловч ерөөсөө байшингийн нэг тоосох хөдөлсөнгүй. Харин чон яндангаар норё гэж бодоод яндангаар орох гэтэл 3 дугаар тоороо гал дээр ус буцалгаж харин чон яг яндангаар норж байтал усанд шаларч харин 3 тоороо аз жаргалтай амьдэрсэн гинэ. Хүүхдүүдээ энэ үлгэрийн хэлэх гэсэн санаа нь юу юм бол? Ямар ч зүйлийг хийсэн яг дутуу биш бүрэн хийж байгаарэ. Яг зөв. Миний үлгэрээ анхааралтай сонссонд баярлалаа. Сургамжтай үлгээр ярьж өгсөн Инглүүндээ баярлалаа. Одоо хүүхдүүдээ асуулт хариултынхаа булан руугаа орох уу хүүхдүүдээ? Одоо урдаа би 10 шагаа бэлтгэсэн байна. Зөв хариулахад нэг шагаа өгнө. Эхний асуулт: цэнхэр шар өнгийн дундаас ямар өнг гардаг вэ? За. Ногоон. Зөв байна. Өрөөсөн нүдтэй өргсөн хөлтэй. Тэр юу вэ хүүхдүүдээ? Зөв байна. Монголын хамгийн өндөр оршдог сум. За. Тосон цэнгэл. Буруу. Буруу. 1 2 3. Энэ асуултын зөв хариулт нь Ховд аймгийн Дууд сум юм а. Жалган доогуур 60 нүүдэл. Жаруулт. Буруу байна. 1 2 буруу байна. 3. Энэ асуултын зөв хариулт бол уулын ширээс юм а. Торхон дотор уус тос 2. Тэр юу вэ хүүхдүүдээ? Тгүүлж болох уу? Гаднаа цагаан дотроо шар. За. Өндөгөө. Зөв байна. Уулнаас урт, өвснөөс намхан. Тэр юу вэ хүүхдүүдээ? Зэмүүж. Зам. Зөв байна. Тэнгэрээс өөх өнө. Тэр юу вэ? Мөндөр. Буруу. Эмүүж. Цас. Зөв байна. Хар торог намас хийв. Тэр юу вэ хүүхдүүдээ? Хөөсөлөх. Буруу байна. 3 2 1. Энэ асуултын зөв хариулт бол тоогоо хөөлөх юм а. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Эмүүж. 71. Буруу. Дал. Зөв байна. Хөтөл дээр хөмийн мэргэн, хөлөө жийсэн жилийн мэргэн. Тэр юу вэ хүүхдүүдээ? 1 2 3. Энэ асуултын зөв хариулт бол буу юм а. Улаан галд ноцдоггүй, усан голд живдэггүй. Тэр юу вэ? Эмүүж. Мөс. Зөв байна. Зөв хариултын маань тэмцээний баруун талд байгаа баг маань 3 оноотойгоор зүүн гарт талд байгаа баг маань 4 оноотойгоор зүүн гарт талд байгаа баг маань яллаа.
Одоо хүүхдүүд хөгжөөн тоглоомынхаа булангаа эхлүүлцгээе. Цэцэн бэлэг наран үлзий хоёр маань шагаа шуурж өрсөлдөнө. Энэ хоёрын тэмцээнд шагаа шүрэхдээ 3 удаа шүрнэ. 3 удаа шүрсний их шагаа шүрсэн ялагч болно. Бэлэн хоёроо. Одоо цэцэн бэлэг эхэлнэ. Шагаа шүүрэх тэмцээнд цэцэн бэлэг яллаа. Төгөлдөр хүүхэд нэвтрүүлгийн авьяас болон эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Бэлгүн Саран маань ирсэн байгаа. Бэлгүн Саран, чи манай үзэгч хүүхдүүдэд өөрийгөө танилцуулаарай. За бүгдээрээ сайн байцгаана уу? Би ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн 8В ангийн сурагч, Монголын үндэсний хүүхдийн кино академийн хөтлөгч жүжигчин, бас Монголын хүүхдийн ордны уртын дуугаар суралцдаг охин байна. Чи хүүхдийн ордонд хэн багш дээр суралцдаг вэ? За би хүүхдийн ордонд хамгийн анх би уртын дуугаар сурахдаа А усгийг маань заасан багш Баасан Сүрэнгээ багш байгаа. Б усгийн заасан багш Нэргүүгээ багш байгаа. Үргэлжлүүлэн надад уртын дуу болон ардын дууг маш чадварлагаар зааж яваа Саран зай багш байгаа. Уртын дуугаар хичээллийг хэдэн жил болж байгаа вэ? За уртын болон ардын дуугаар хичээллээд би одоо 5 дахь жилдээ сурж байна. Суралцж байна. Үзэгч хүүхдүүдтэй ямар авьяасаа үзүүлэх гэж байгаа вэ? За би үзэгч хүүхдүүдтэй одоо үлэмжийн чанар гэгдэх дууг үзүүлнэ. Үлэмжийн чанар дууг нь хэн хэдэн онд ямар зохиолч зохиосон бол? За үлэмжийн чанар гэгдэх дууг нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад 1000 удаа дайрах хийн тарин уншсантай адил буян хураахын хүү дууг нь 5 дугаар ноён худагт данзаараа авчаан энергийн төвийн зүгт харан сухта зохиосон гэгддэг. 1820 онд. Манай нэвтрүүлэг төрөлцөн ирсэнд баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс бэлгийг өгч байна. За баярлалаа. За одоо ингээд Бэлгүн Сарангийнхаа авьяасыг үзцгээе.
Төгөлдөр хүүхэд нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай.